Ой, за цайны цаг болчихлоо. Тэгээд гээс амжуулаад бичлэгээ авахгүй боллоо. Амтгүй юм ерөөсөө юу яагаад 12 цагаар ажиллаад юуны амжилтгүй ажиллаад бас ерөөсөө амжихгүй. Тэгээд гээс амжуулаад байгаа боломжоо ашиглаад гээс синтийг ашиглаад гээс битэд авчий. Хэцэн байна уу? Хэцэн байна. Тэгээд ажил дээрээсээ шууд бичгэндээ тэгэхгүй бол юу ч амжихгүй байна. Тиа. Ил халтайсан юм. Бичлэг хийх гээд ах юм. За яах вэ тэгээ. Яг нэг тухтай байрал олж агаад гээс бичнэ. Угаасаа ер нь бол богино бичлэг болно л доо. Тийм урт бичлэг биш учраас гээс амжуулж бас тогтсон цагууснаас жоохон холдоод алдаад юм болохоор бичээд авчий да. Тиа. За сайн уу дараа байна. За дараа байна. За надтай одоо 2 сарын маань цалингийн задрагааг 3 сард хэрхэн өрсөн талаар цогтаа задлах гэж байгаа бүх хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргэе. Бас миний бичлэгийг үзэж аваад маш их баярлалаа. Тэгээд сар бүрийн 10-аас 15-нд шилжих өдрүүдэд манай цалин олгогддог. Тэгээд би 20-ны дотор цалингаа ерөөхдөө цалингийн задрагаа оруулахыг хичээж байгаа. Гэхдээ сая болохоор нэмэлт одоо Польш улсын цалингийн бодлогын системийг судлаад гэтээ мэдээж ямар том систем нэг биелэг тийм мундаг биш болохоор өөрийнхөө олж чадсан мэдээлэл дээр толгуурлаад жижигхэн бас мэдээлэл бэлтгэсэн байгаа. Тэгээд жоохон хугацаа алдчихлаа. Тэгээд яг одоо бол ажил дээрээсээ мэдээлэл хүргэж байна. Жоохон замбрааг орчинд байгаа дуучлаарай. Яагаад тэгэхээр маш их завгүй ажилдаа 12 цагаар ажиллаж байгаа. 12 цагаар амралтын өдрүүдгүй ажиллаж байгаа. Тэгээд мэдээж ийм лаг ажиллаж өндөр цалин авч байгаа гэж бодож байгаа хүмүүсд бас зөндөх байгаа байх. Гэхдээ ингэж хөдөлмөрлөж энэ хөлсийг авч байгаа. Мэдээж хөдөлмөрийн үр шим амт бол илүү nice байгаа. Тэгэхээр бас зүгээр ойлгохыг хичээгээрээ. За тэгээд ерөөдөө бүгдөө шууд задрагаанд орцгоё. За ёо энэ нарны тусгал бүр хитрхийг гэлбаад нүд ч харагдахгүй юу ч харагдахгүй бүр нүд ч харагдахгүй нэг харагдахаар нүдтэй ч юм шиг. Oh my goodness. Тэгээд байраас хийлгээд солиод суучлаа. Ингээд бас арай өөр харагдчихэв. Айгу муу харагдчихэв үү яана. Айгу фильтр өгөх хэрэгтэй. Угаасаа би ажил дээр бүр нэг халтаасан л юм байна. Тэгээд дээрэс нэг одоо луцаа хаана байрлуулахаа бас мэдэхгүй байна. Ядагчээсэн аль боломжоор тогтоогоод бичлэгээ хийхийг оролдож байна. Тэгээд бичлэг заавал уулна видеотой их албал байхгүй л дээ. Гэхдээ энэ мэдээ санхүүгийн юу хийж байгаа учраас санхүүгийн бичлэг хийж байгаа учраас бас үнэн зөв мэдээлэл хүүднээс бас худлаа юу гэхээ одоо нүдээ хараад яргуулна бас одоо худлаас санагдахгүй байх гэдэг үүднээс хийж байгаа. Тэгээд юу бичлэг хийж байгаа гэх юм да тэгээд хашаа харахаа мэддэггүй уучлаарай. Тэгээд ерөөдөө видео хэлбэрээр хийж байгаа гэсэн үг. Түүнээс яг зүгээр л одоо өөрийнхөө тэмдэглэлийг хараад зүгээр уншаад ч юм уу ярьж бас болно л доо. Гэтэ энэ бол бүхэл бүтэн тийм санхүүгийн бичлэг шүү дээ. Бас нөгөө талаас яг энэ бол хувийн санхүүгийн бичлэг. Бас хүн болгон адилхан тооцоолохгүй бодохгүй. Гэтэ яг нэг хүнд ч гэсэндээ тийм санхүүгийн мэдлэг мэдээлэл олгох бас анхаарч ажиглах засах залруулах зүйл байх юм болвол нь тухайн хүнд нэг жижигхэн дохиож олтгоо өгчүүлнэ бас миний зорьсон ирмэлзэл болохоор тэр байгаа юм. За тийм болохоор одоо өөрийнхөө санхүүгийн тооцоо задрагааг ярих гээд сууж байна. Амар хөдөлгөөнтэй бичлэг болох нь дээ. За одоо яах вэ? За ямар ч тач өнөөдрийнхөө сэдвэр болохоор 2 дугаар сарын цалинг 3 дугаар сард задлсан задрагаага ярих гэж байгаа. Яагаад тэгэхээр манайх 1 сарын цалингаа 1 сар бүтэн ажиллаад 1 сараа барьцаанд үлдээгээд дараа сар нь өмнөх сарынхаа цалинг авдаг зарчмаар ажилладаг. Ерөөдөө Польш дахь бүх хүмүүс за магадгүй бас Монгол дахь хүмүүс ч гэсэн тэгдэгэж магадгүй бас яг сайн мэдэхгүй байна. За тэгээд за мэдээж цалин задлж харах нь бас яг юунд хэрэгцээтэй вэ
Тэ цалингаа тооцоолдоггүй хүмүүсүүд энэ тал дээр бас өөр бодолтой байгаа байх. Би ерөөхдөө бол цалингаа маш сайн задлж бичдэг. Би бүр ингээд дэлгэрүүлээд ингээд урсгаад ингээд айгу уртаар бичдэг. Гэхдээ яг одоо бол юу яаж чадахгүй байна. Энэ болгоныг бүр ингээд дийлэнх нь харуулж чадахгүй байна. За тэгээд энэ бичлэг дээр юун түрүүнд өөрийнхөө задаргааг болон хоёрдоод Польш улсын цалингийн тооцооллын системийг одоо багахан оруулж өгнө. Яагаад гэхлээр би Польш улсад анх ирээд баг 3 сарын хугацаанд огт цалин авч үзээгүй гэж хэлэхэд бол одоо хэлдэггүй. Яагаад гэхээр тухайн ажиллаж исэн үйлдвэр маань ингээд миний цагийг маш ихээр дардаг. Тэгээд за бас зарим тохиолдолд ерөөхдөө бас ажиллаагүйгээс ч үүдсэн байх. Мөн зарим тохиолдолд ямарваа нэг байдлаар торгуур шимтгэл зэргийг хасаж тооцоод ингээд би бараг цалин бол аваагүй. Тэгэхээр одоо мэдхгүйгээсээ болоод хин нэгэн хохирохгүй гэдэг үүднээс дараагийнхаа хүмүүст анхааруулга болох үүднээс бас за ерхий одоо тооцооллын зарчмыг гэх юм уу хэлж өгөхийг хичээж байна. Одоо цалингаа задлцгаая да. Яс их өрнөл явуулчваа. За яаж ч гэсэн нэг хэвтэйгэн байрлуулахыг хичээлээ. Тэгээд халтайсан юм байгаад мань дахиад уучлаарай. Би бүр үнэхээр ажлынхаа одоо нэг хамгийн боломжтой нам гүн газар тэгээд чимээ шуган бахтай газар яг цайныхан цагийг ашиглаад гэсэн бичлэг хийх гэж сууж байгаа шүү. Дахиад бас уучлаарай. Бас дараагийн явцад магадгүй ажил дээр хийх бичлэгүүд дахиад олон тохиолдож магадгүй хүнээс ерөөхдөө өөрийгөө ямар шүү царай зүстэй байдаг. Тэгээ ямар шүү юм харагддаг эртхэн шиг дасгаад харуулчих гэхгүй. За тэгэхээр юу дөрөнд 20 дугаар сарынхаа цалингийн тооцооллыг харцгаая. Миний энэ сарын цалингийн тооцоол яг өмнөх сартай адил ерөөхдөө өндөр орж ирсэн. Би анх бичлэгээ хийж энэ цалингийн задаргаагаа зориг гаргаж бичиж эхлэхдээ хамгийн анхны $1000 €1000 буюу ингээд бүр Польш улсад ирээд анх удаа айгу өндөр цалин авсандаа баярлаад бахархаад тэгээд юу яагаад дахиад одоо энэ ирчээ алдахгүй яг энэ балансаа байрна гэсэн зорилго ирмэлзэлтэйгээр бичлэгээ хийж эхэлж байсан. Тэгээд барьж чадсан. Тэгээд маш их баяртай байгаа яг одоо. Гэхдээ нөгөө талаас энэ нь бас давуу боловсруулалтаа л да. Яагаад гэхэлэр Польшийн цалин өмнөх жилүүдийг бодвол өмнө нь бол би яг авч чадаагүй бас авсан маань бага байсан. Тэгээд өмнөх жилүүдийг бодвол нөгөө улирлаараа хэмжээ нь цалингийн дундаж орлого нэг цагийн орлого нь нэмэгдсэн. Анх намайг ирэхэд бүр 22 байлуу та. Тэгээд 21 хагастай байсан санагдчихэв. Тэгээд одоо болохоор 30 хагастай байгаа. Тэгэхээр бүхэл бүтэн ингээд 7-8 залуутаар энэс хойш ингээд улирал тутам ингээд нэмэгдсэн л дээ. Тэгээд 7-8 залуутаар өссөн байгаа учраас бас цаашаа ч гэсэн өсөөсэй гэж хүсэж байна. Гэтэ ер нь бол санхүүгийн орлого өсөх жоох аюултай те. За энэ жаах. Тэгэхээр ерөөхдөө нэгэд талаас цалин өссөнтэй холбогдлолтойгоор миний цалин яг өмнөх одоо сартаагаа дүүцэж орж ирж байгаа. Нөгөө талаас би бас өөрөө маш их хичээсэн 12 цагаар ажилласан, амралтгүй ажилласан зэрэг маань орж байгаа учраас энэ цалин ингэж балансаа барьж орж ирж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад хэлэхэд гадаадад ажиллаж амьдардаг гэхлээр мөнгийг хүлдэг биш, зүгээр ингэж сууж идэл мөнгө урсаад орж ирдэг биш те. Мөнгөний мод тариад мөнгө ургадаггүй. Тэгэхээр гадаадад ажиллаж байгаа хүмүүсүүдээ битгий хэмлэж зулгааж зовоогоорой. Бүр баг эсрэгээрээ те гадаадад байгаа гэд тэгүүлэн те аяг хоолчгсан гэд хийгээд идэрээгээд ганц зармины мөнгө ч гэсэн явуулдаг байгаараа гэхгүй. За энэ бол жок шүү. Гэхдээ ер нь бол баг хэлдэхгүй яа тэгэхээр энд бүх юм нь те тухайн улсынхаа тарифаар ингээд өөрчлөгддөг. Бас татвар даатгал нь өндөр байдаг, шимтгэл нь өндөр байдаг, түрээс нь өндөр байдаг, хэрэглээ нь өндөр байдаг гэх мэтлэн энэ болгон яг тухайн улсынхаа бас ингээд балансаа таарч амьдарч байгаа учраас бас Монголын нөхцөлтэй бол харьцуулахад бол жоохон зохимжгүй байдаг шүү. Нөгөө талаас мэдээж бас харьцагдчихэж зарим зүйлийн яг
давуу болон сул тал чанар нь ялгардаг тийм. За олон юм ношоод яадаг ч гэсэн би энэ 2 сарын хугацаанд 2 сарын хугацаанд нийт ажлын цагаа санахгүй байна. Нийтдээ 3974 золотыг 39 корошиг 3 сарын 10-нд авсан байна. За эндээсээ хадгаламжинд буюу би шууд юу яаж байгаа одоо цалингаас шууд хадгаламжаа татуулж байгаа юм хадгаламжийн юутай болох гээд хадгаламжийн юу гэмтэй юм мартчихлаа за яадаг ч гэсэн зуршилтай болохгүй зөв зуршилтай болохыг хичээгээд тэгээд дээрэс нь бас энд ажиллаж байгаагийн үр шимээ авахын хүртгийн тулд шууд цалингаасаа таталт хийлээж байгаа. За мөн яг бичлэг хийж ихэсэнтэй холбогдуулаад ерөөхдөө хадгаламжийг зайшгүй одоо хадгалж сураарай гэдэг одоо мессежийг өгөхийн тулд бас өөрөөрөө үлгэр дуурайл үзүүлэх гээд шууд таталт хийлээж байгаа. Тэгээд 1000 золотыг шууд татуулсан. Би энэ дээр мөнгнүүдийг би ерөөсөө төгрөгт бол хувиргаагүй. Ерөөхдөө за 1000 золот нь 854 төгрөг өссөн байсан. За 900 гаруй мянган төгрөг болж байгаа бах. Тэгээд шууд татуулсан байна. Хоёрдугаарт би өрөө төлсөн. Санхүүгээ удирдах сурахын нэг давуу тал нь болохоор одоо өөрийгөө юунд зарцуулж гин, юуг буруу хийж гин, юуг зөв хийж гин, юунд хитрхээ зарлага гаргаж гин, юунаас орлого орж гин гэдгээ ингээд давхар хянаад нэгтлээд явах боломжтой байдаг. Тэгээд мэдээж яг тогтмол ингээд хянаад явах юм бол аль сардаа, аль улиралдаа ч юм уу ямар зарлага хэдий хэрээр гаргаад байна. Тэ аль зарлага нь танд ингээд буруу ямарваа нэг нөлөөлөл үзүүлээд байна. Тэ аль сард нь тавар тормоогоор хой тормоогоо нөхөөд байна. Эсвэл нь хизээ бүсээ чангалаад хизээ ингээд хитрхий ингээд дөргиод байна гэдгийг харж чаддаг, харж мэддэг. Тэгэхээр бас энэ айгуу санхугаа хөтлөх нь бол маш зөв алхам байдаг шүү. За тэгэхээр би ерөөхдөө миний орлогын бараг жилийн орлогын 70-80%-ийг үр зээл маань эзэлж байгаа. Би ерөөхдөө маш өөртөө гэдэг өмнөх дугаардаа ч гэсэн хэлсэн. Мэдээж польш улсад дөрвгүй хүн бол байхгүй. За ганцхан польш улсад гэхгүй ямар нэгэн байдлаар хин ч гэсэн өөртөө байгаа. За тэгээд миний бүр ингээд хоолоод ингээд авсан их усанд би бол тэгээд нэг хөл алчихгүй шиг нэг живчихгүй хүн шиг аль болох энийг хурдан шаламгаа дарах гээд кичиж яваа. Тэгээд 716 золотыг би өрөндөө өгсөн байна. Энэ ерөөхдөө 2-3 газар төртөө болохоор ингээд хуваагаад хийсэн. Энэ сар би өөртөө маш их наасан. Тэгээд өөртөө гэ бурдтаа хадгалсан. Би бүр өөртөө гэдэг яг энэ санхүү гарч харж байсан. Тэгээд би бүр шок. Бүр 976 золотыг өөртөө наасан байлээ. Юунд зарцуулсан бэ гэж тэгэхээр 3 дугаар сард миний төрсөн өдөр болдог. Тэгээд мөн бас баяр давхцдаг. Тэгээд дээрэс нь бас энд нэг жоохон хүндхэн ситүэйшнийг би сая яг 3 дугаар сарын сүүл 7 хоногт давсан. Нэг юм засч хэлэхэд манай цалин сар бүрийн 10-аас 15-ны хооронд ордог байхгүй. Тэгэхээр миний цалингийн задаргаач гэсэн яг цалинтайгаа уялдаж байгаа учраас 20-ны дотор орно. Тэгээд мэдээж тухайн сараас дараагийн сар руу шилжих 15-ны доторх задаргаа орж ирнэ. Тэгэхээр би бол 4 сарын эхний бол оруулах ёстой гэсэн. Гэтэ би энэ дээр бол ерөөсөө оруулаагүй гэр зөвхөн 3 сараа л бариад яваад байгаа. Би дараагийнх дээр жоохон шинжилнэ. За тэгээд 3 дугаар сарын сүүлд хүндхэн ситүэйшнээ давсан. Тэгээд энд уялдуулаад гинтийн зарлага айгүйх гарсан. Энэ ситүэйшнд бас босод хүмүүс их өртсөн учраас би тэдгэр хүмүүсүүдээс одоо уушлалт хүсээд тэг гимшил уушлалт хүсээд гимээ заруулаад гэх юм уу гимшээд тэгээд тэдгэр хүмүүст бас бахан гарын нэг жоохон юм өгсөн. Тэгэхгүй бол бас болохгүй. Тэгээд тэр зардал орж ирсэн. Тэгээд өөрийгөө урамшуулад гэх юм уу бас зайлшгүй шалтгааны улмаас би ч одоо нөө бичлэг хийж байгаа учраас надад зайлшгүй утас хэрэгтэй. Тэгээд
өөртөө утас авсан. Тэгээд айгүй happy байгаа. За тэгээд бүхлэгтийн баг 1000 долларыг өөртөө зарцуулж байгаа байхгүй хөрхөө. За тэгээ хэрэглээ буюу одоо байранд би 500 золотыг, устдаа газны хэрэглээнд 300 золотыг, интернет хэрэглээнд 40 золотыг буюу 840 золотыг хэрэгэлсэн байна. Хүнсэнд 599 золотыг хэрэгэлсэн байсан. Энэ сар бүр ингээд амар өндөр. Гэтэ ер нь өмнө ч гэсэн дуурсан те энд ингээд хүнсний хэрэглээ ер нь жоохон өндөр явчаад байдаг. Би уул найл болох за яг 500 болох гээл та лимиттэй. Гэхдээ болж өгвөл нь би нэг 300-аас 400 бариад нэг 100-ыг нь хадгалах сонирхолтой байгаа байхгүй. Гэхдээ ерөөсөө тэгж чадахгүй байгаа. Энэ сар яагаад ийм өндөр гарсан бэ гэдэг тэгэхээр гадуур хооллолт ихтэй байсан нөгөө ситүэйшнээс шалтгаалаад ингээд урсгал зардлаа жоохон илүү гаргасан. Тэгээд бас нөгөө шууд нөгөө бэлэн бүтээгдэхүүн ер нь айгүй хоолж ийдсэн. Бас өөр газар ажилласан учраас өөр газар хоол хийж чадахгүй. Тийм болохоор тэрний зарцуулсан зардлага бас нэмэгдсэн байх магадaltaй байна. За би энэ гэхдээ хүнсний хэрэглээ угсаа айгүй урт болох учраас задлаагүй. За тэгээд бас санхүүгээ ингээд задлах нь амар ашигтай. Одоо би ингээд хүнсний хэрэглээг айгүй өндөр болчихжоо гэдгийг ингээд анзаарч байгаа хгүй. Тэнгүүд хүнсний хэрэглээ өндөр байна гэдэг чи их идэж байна гэсэн. Чи их идээд байна гэдэг чинь нэг бол маш буруугаар их идээд байна. Нэг бол хитрхи үнэтэй юм идээд байна гэсэн. Тэгэхээр энэ нь чиний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь одоо харагдана. Одоо би одоо турахгүй байгаа. Тэгэхээр энэ нь тэгээ чамд ямар нэг байдлаар нөлөөлж байна гэсэн. Тэгэхээр бас анхаараарай гэдэг үгнээс их өндөр гарч шүү гэдгээ бас харчих болох нэ. За гинтийн зардал буюу энэ надад жоохон дарамт болж байгаа. Яа тэгэхээр би эдгээр ингээд зардлуудаа ингээд тооцоод ингээд өөрөөхөө санхүүгээ ингээд юу яатсан байгаа шүү дээ. Хуваарлсан байгаа шүү дээ. Гэтэл зайлшгүй шалтгаанаар одоо өөр газар ажиллах хэрэгтэй болоод тэгээд надад хамааралгүй хүмүүст би айгүйх зарлага гаргасан. Мэдээж эдгээр мөнгө төгрөгийг тийм хөлс хөдөлмөр хүчээ зарцуулаад олоод ингээд олоод хуваарлаад тогтцуулж байхад чинь хин нэгэн хүн хурж ирээд одоо миний санхуд ингээд амт тучруулаад тэгтээ өөрөө тэрийг ингээд мэдхгүй тий бол энэ ингээд мөнгөтэй байна болж ийн гэж бодоод ах шиг байгаа юм. За ийм үйлдэл бол хүмүүсээ битээ гаргаарай. Яагаад гэх юм бол тухайн хүн одоо ямар ч харагдчихж болно. Гэхдээ цаана юу ч тохиолж иж магадгүй тийм болохоор хэрүү одоо тэр нөхцөл байдал одоо та гадуур хооллоод ер нь бол би бол тэгдэг ингээд гадуур хоолсон ч би өөрөө мөнгө хуваагаад өгдөг. Тэгэхээр болж өгвөл хүн санхүүгийн дарамт битээ өгөөрэй. Одоо би энэ хэрэглээ тэр хүмүүсүүд ингээд ойлгохгүй. Тэгээ би энэ нэг бас өнгөрсөн сард би бас ламбард юм тавьсан. Энэ зуршлыг би одоо ингэж дахин тавтаад байхыг хүсэхгүй байгаа. Гэтэ энэ сар бас зайлшгүй одоо нөгөө өмнөх ингээд зардлууд нь ингээд тэнцсэн байсан байхгүй. Тэгээд мэдээж дутчингууд хүн чинь нэмэлт мөнгө олох хэрэгтэй болно. Тэгээд би дахиад бас ламбардны тусламжтайгаар 3 дахь сарыг давсан. Тэгээд гэтээ энийг болохоор энэ одоо энэ 3 дахь сарын цалингаас би тарч чадахгүй. Яг л 3 дахь сарын цалин бас төсөөлөгдсөн байгаа. Тэгэхээр 4 дахь сарын цалин дээр оруулж ирж дарах боломжтой болно. Тэгэхээр энэ жоохон хитүү байгаа. Тэгээ бас одоо зүгээр одоо би өөрийнхөө биеийн амрыг хараад ингээд өөрийнхөө үнцэн ажил хийгээд явжсэн бол мэдээж би энэ өрөнд унахгүй. Гэтэл тусдаа одоо юм шаардлага болгоод тэгээ хичээл зүтгэл гаргаад өөр газар ажиллаад ирсний төлөө би бас тэнд ингээд тусдаа хэрэглээ хоолонд ингээд урсгал зардал гаргацсан. Тэгээд энэ надад жоохон дарамттай байгаа. Тэгээд гинтийн зардал буюу би хоол хүнсэнд 160 золотыг энэ бас тухайн одоо мэдээж олуулаа байгаа учраас тухайн хүмүүст хэрэгцээтэй зүйлс хүмүүсийг авч өгөх ийм шаардлага надад тулсан л та. Тэгээд энэ бол зайлшгүй болно биш. Гэхдээ яалтчгүй одоо тухайн хүмүүсийг хариуцж явж байсан учраас надаас гарсаа. За шатхууны түш 189 золотыг төлсөн байна. За бас тухайн ямар нэг ситүэйшн тохиолдохлоор тухайн хүний нөхцөл байдал болон санхүү цаг хугацаанд маш их нөлөө үзүүлдэг. Тэгээд би 3 дахь сарын сүүлд тохиолдсон ситүэйшн дээр тулгуурлаад би Монгол руу явах билет захиалсан байсан боловч тэрийгэ буцаасан. Тэгээд тэрэнд би 85 долларыг төлсөн. Энэ ойрцоор 340 золотыг би төлжээж тикетээ би буцаасан. Энийг дэлгэрүүлж ярих шаардлагагүй байсан байх гэдэг уучлаарай. Яадаг ч гэсэн энэ бас гинтийн зарлага болоод миний одоо нөгөө тооцоолсон санхүүгийн
санхүү дээр айгүйх эрсдэл гаргасан гэх юм уу. Одоо эндээс бас нэг юм сурж авч гин. Дараагийн удаа юм гинтийн зарлагад бэлэн байх үүднээс бас тусдаа санхүүгийн одоо тооцоололоосоо тусдаа бас нэг төсөм болон гарах хэрэгтэй юм байна. За тэгээд одоо нийт миний зарлага 4820 золот буюу би бүр орлогоноос давсан их зарлагыг гаргасан 300 гаруй золотыг орлогоноос давсан зарлага гаргасан байна. За тэгэхээр надад нэг бол нэмэлт орлого олж сурах хэрэгтэй. Нэг бол мэдхгүй яг зарлагаа зөв тооцож сурах хэрэгтэй. Тооцоолж сурах хэрэгтэй гэсэн. Одоо юу яа? Польшийн санхүүгийн Польшийн цалингийн тооцооллыг харцгаая. Ерөнхийдөө бол би түрүүнд дурдсан бас тодорхой хэмжээгээр би өөрөө цаг хугацаа мөнгө санхүүгээр хохирсон. Тийм болохоор дараагийн хүмүүс ч гэсэн бити хохироосоо гэдэг үгнээс энэ бүр жижигхэн бичлэг юу типийг оруулж идэхгүй бол бас мэдээ санхүүгийн видео болох учраас энэ айгу урт айгу том бичлэг болно. Тэгээд дараа нь эсвэл бүр затлаад оруулж бас болох байх. Тэгэхгүй айгу урт болох хаа. За гэтээ нэгдээ санхүү ярьж байгаа юм чи энэ дээр жоох оруулж. Дээрээс нь би угаасаа дараагийнхаа одоо нөгөө нэг Польшийн цалингийн тооцоолыг хэрхэн тооцоол гаргачлыг мэдсэн болохоор би дараагийн удаа бүр шууд хувилаад өөрийнхөө бүр шимтгэл даатгалтай татвартай цуг бүр хувьчилж санхүүга бэлтий гэсэн бодолтой байгаа даа. Тэгэхээр бас өөр хүмүүс ч гэсэн хэрэг болох байх. Тэгээд тэрийг харцгаая. За санхүү Польшийн цалингийн тооцоолол нь жоохон гэхдээ бүх газар хөрөөхөд адилхан л байх л та. Яг гэжсэн та хэрүү цалингаа бага авж гинэ, их авж гинэ гэх юм уу таны бодсон тооцоосноос өөр зөрүү тайна гэх юм бол та нэг дөрөнд өөрийнхөө ажиллаж байгаа гэрээ контрактыг сайн ажиглах хэрэгтэй. Тэгээд Польшийн цалингийн тооцоол гэрээ контракт, нас, мэргэжил тухайн ажил олгогч зэрэг нь аюух нөлөө үүсгэж юм байлээ. За тэгтээ юу яах хэрэгтэй? Аль ч тохиолдолд гэсэн та ерөөхдөө Польшийн цалингийн тооцоолыг ингээ хоёр ангилдаг. Бруто болон нето гэж ангилдаг. Хүмүүс дийлэнхтэй одоо болохоор нэг цагийн үнэлгээ нь 30 золоод 50 крош байгаа даахгүй. Тэгэнгүүт хүмүүс гэрээнийхэн заалт дээр 30 золоод 50 крош байна гэд харчингуудаа 30 золотоор бодох юм байна гэж тооцчихдаг. Гэтэл энэ нь 30 золотоор тооцох биш. Энэ нь ерөөхдөө таны цагийн үнэлгээ нь 30 золотоор гэсэн үг. Бруто нь болохоор ерөөхдөө нийт цалингийн орлогын тооцоол нето нь болохоор энэ нийт орлогын цалингийн орлогоосоо бүх даатгал шимтгэл одоо татвар бүгдийг хасаад таны гар дээр олгогдож байгаа орлогыг нето гэж хэлээд байгаа шүү. Тэгэхээр өөр байгаа. Тэгээд аюухнууд толгойроо буруу бодоод идэг. За мөн цалингийн чинь одоо нөлөөлөлд тухайн газар байршил бас нөлөөлж яж магадгүй шүү. За ерөөхдөө жишээгээр дуртаад өгье гэж би бодож байна. Би шууд өөрөх дээрээ бодсон байгаа даа. Тэрийг гаргаж ирээд харуулж тийм билүү. За 4560 золот одоо гэрээн дээр байгаа юм байна. Тэгээд энэ ойролцоогоор та нийгмийн даатгал буюу энэ дээр нөгөө тэтгэмж, халамж одоо эдгээр нь нийлээд нэг 13-аас 14% хасдаг. Тэгээд энэ ойролцоогоор нэг 4500 золотонд 6200 золотыг төлдөг гэсэн үг. Та нийгмийн даатгалын шимтгэлд эрүүл мэндийн даатгалд ойролцоогоор 9-10% буюу 400 золотыг төлдөг. Тэгээд орлогын албан татвар буюу ПИД үүнд 12-оос 13%-ийг төлдөг. Энэ бас мэргэжлээс хамаарат өөр болчдөг. Мэргэжлээс хамаарат өөр болчдөг. Бас нөгөөний таны статусаас хамаарат өөр болчдөг. Та гэрээ контракт дээр ямар статустай явж байгаа. Тэгээд бас нөгөө оюутан уу, ажилтан уу гэдгээс хамаарат энэ нийлэн өөрчлөгддөг шүү. За энд ойролцоогоор 320 золотыг өгөөд нийт ингээ гар дээрээ 3200 золот орчмыг авах боломжтой юм байна. За тэгэхээр та ерөөхдөө өөрийнхөө одоо гэрээ контракт дээр байгаа юугаа дүнгээ харж агаад 13%, 9%, 12% зэргийг нэмээд үржүүлээд хасаад өөрийнхөө гар дээр хичнээн төгрөгийн цалин хичнээн золотны цалин ирэх боломжтой вэ гэдгийг харах хэрэгтэй болно. За тэгэхээр ерөнхийдөө
За ингээл жижигхэн шип бий байж тэгээд би аль болохын санхүү хэмжлэгийг маш богинохон болгож оруулах улам зорилготой байгаа. Тэгээд яаж хийж жоохон урт болчиход байна. Тэгэхээр дараагийн удаа би энийг дэлгэрүүлээд одоо цалин орлого зарлага хэрхэн тооцоолох, мөн татвараа хэрхэн бодуулах, татврын буцаа олголт болон хөнгөлөлт халамж хэрхэн авах, мөн гэрээнээс шалтгаалсан одоо татврын буцаалт. Тэгээд бас нөгөө гэрээ дотроо өөр гэрээний төрлүүд байгаа. Тэгэхээр би гэрээ хоорондын ялгааг бас хэлж өгье гэж бодож байна. Тэгвэл болохоор яг нэг удаа хэмжлэнд бол багтахгүй байна. Дээрээс нь одоо ингээд цалин мөнгө санхугаараа хохирсон тийм бага цалин авч байгаа, огт цалин аваагүй хүмүүс зэргийг тухайн газар байгууллагыг ямар газараар шалгуулах, ямар газарт санал гомдол өгөх зэргийг бас хэлж өгвөл бас зохистой байхаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн маань бичлэгтээ хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд амар нөгөө нэг богино хугацаанд маш их мэдээлэл өгөхөд маш их яарад, айгүй хурдан яарад тэгээд одоо бичлэг дуусахгүй бол таны цаг дуусчих юм болохоор баяртай дараагийн бичлэг хүртэл тэгээд дараагийн хамт бичлэг хүлээж аваарай. Дахиад бас юм халтраагаад уучлаарай. Тэг би одоохондоо уцтайгаа нөгөө найз амжаагүй байгаа учраас яг сайн мэдэхгүй байна. Баярлаа.